За. Би бас энэ дүгэлтийг гайхаалаа юм тэгээд. Ер нь бол цаг хугацааны хувьд сонгуулийн жилийн 1 сарын 1-ээс сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэлх хугацааны асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд чинь тэр их хурлын гишүүд чинь хинэн ч нэр дэвшигч болохыг мэдэхгүй байхгүй юу? Их хурлын гишүүн болгон нэр дэвшнэ гэж ойлгож болохгүй шүү дээ. Жишээлбэл одоо өнгөрсөн энэ 24 оны сонгуулиар манай намаас хэд 19-20 хүн гишүүн байсан улсууд нэр дэвшээгүй л байхгүй юу? Тэгэхээр энэ дүгнэлт одоо ингээд их хурлын гишүүд одоо тайлангаа тавьж байгаа нь одоо материал уулзалт хийгээд байгаа нь давуу байдал болгоод байна гэж ингэж ойлгохоор бас өрөөсгөл байгаамаа. Нөгөө талаар одоо гишүүн биш хүн бас одоо уулзалт хийгээд тэр чинь бас одоо өөрийгөө нэр дэвшихгүйг мэдэхгүй л байгаа байхгүй яг үнэ хэлэхэд тэр нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хүртэлх хугацаанд хэн нь одоо ямар уулзалт хийж ямар одоо яриа таниулга хийж явах нь бол одоо бас энийг одоо нээж өгөх эсвэл одоо хаах хориглох хязгаарлах нь одоо ингээд хууль зөрчиж байна гэдэг асуудал яригдахаар бас их сонирн болоод байгаа юм аа. Тийм учраас энэ тайлын сайн зураг гишүүний зөвлөдөө иргэдийг мэдээлэлээр хангаж өнгөрсөн 4 жилд бидний сонгосон гишүүн хэр яаж ажиллав, ямар одоо 4 жил болж өнгөрөв, ямар хууль тогтоомж эрх зүйн шинжилгээ хийв гэдэг мэдээллийг авч иж иргэд сонголтоо хийх болцоо боломжоор хангах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр тайлангаас нь унших хэрэгтэй шүү 4 жилийн ажлынхын тайлангаас. Уулзалт ярилцлаганд нь сууж үнэлгээ дүнэлтээ саналаа өгөхийн тулд одоо бас мэдээлэл авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энийг одоо ингээд үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ингээд хязгаарлана гэхээр одоо бас учир дутагдaltaй байгаамаа. Би бол зүгээр шууд цэцгийн дүгнэлт бол одоо хязгаарлаж байгаа юм байна гэж ойлгохгүй наа. Зүгээр тодорхойгүй бүрхэг байна. Энийг тодорхой болго хуулиндаа одоо гэсэн ийм байдлаар гарсан болов гэж ойлгож байна. Тийм учраас бид нар энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авах эсгээс үл хамааран цаашдаа сонгуулийнхаа хуулинд бас энийг тодорхой оруулж өгөх ёстой юм байна л гэж ойлгож. Яг уулзалт юм уу, тайлан юм уу, сэтгүүл юм уу, алийг юу гэж үзэх юм? Аль нь илүү давуу байдал олгоод байгаа. Энэ мурдлагыг одоо нарийн л одоо тусах ярих асуудал үүсэж байгаа юм байна гэж ойлгож байна. Тийм учраас би бол энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм а гэсэн ийм байр суурьтай байна.